Энэ дугаараар хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцэж байсан залуу мэрэгжлийн боксчин дэлхийд танигдж эхэлж байсан 23хан настай залуу тохиолдсон тун харамсалтай бөгөөд тулааны спорт сонирхогч залууст сургамж болох үс нэгэн сэдвийг хөндөхөр шийдлээ. Ричард Колон Мелендес мэрэгжлийн боксчин тулааны үеэр өрсөлдөгчийнхөө хийсэн хориотой цохилтоос болж түүний амьдрал бүхэлдээ сүрч эд өсөж явсан шижгэнсэн залуу мөн тэдний гэр бүлийн амьдрал хормын дотор хар дарсан зүуд болж хувирсан тухай бодит түүхийг өгүүлье. Ричард 2013 онд мэрэгжлийн бокс спортод хөл тавьсан тун чадварлаг залуу боксчин байлаа. Үүгээрч зогсохгүй 16 удаа дараалаад ялчихсан нэг ч ялагдалгүй бокс сонирхогчдын анхаарлын төвд байсан түүний ирээдүй гэрэл хийгээд дүүрэн байсан хэдий ч эцэс сүлд нь 2015 оны 10 дугаар сарын 17-ны хар өдөр түүний амьдрал мөн мэрэгжлийн боксын замнал тун харамсалтайгаар үрд эмэг нэлтэйгээр дууссан гашуун бөгөөд болсон явдлын тухай багцлан ярьж өгье. Түүний толгойн ар хэсэг рүү дахин нэг цохив. Зайлуу босоорой. Аль босоорой. Чамд хугацаа өгье. Аль вэшээ. Шүүгч түүнийг хориотой цохилт хийсний төлөө 1 оноогоор торгов. That's clearly an illegal punch and should rightfully get 5 minutes to recover. Ringside doctor Richard unconscious. Colon was rushed by ambulance. Тэр өдөр бол үнэхээр аимшигтай. Тэр шөнө бүх юм оронгоороо иргэсэн. Үнэхээр аимшигтай. Ричард Колон Мелендес 1992 оны 9 дугаар сарын 19-ний өдөр Америк нэгдсэн улсын Флорида мужийн Мэйдланд хотод төрсөн. Айлын ганц хүү доороо нэг охин дүүтэй. Түүнийг 10 настай байхад аав Ричард Колон ээж Нивс Колоноор Пуэрто Рико руу гэр бүлээрээ нүүж тэндээ хөдөө нутагт сууршиж эхэлжээ. Ричард тэндээ ахлах сургуульд сурч байхдаа боксинг спортоор хичээлэж эхэлсэн ба удалгүй тэндээ сонирхогчийн боксинг тэмцээнд оролцож эхлэв. Түүний бэлтгэл сургуульд идвэх чармаалт нь хэтэрхий сайн байж, түүний бэлтгэл сургуультыг аав ээж нь ихэд дэмжиж, аав нь гаражта боксing мишок үлгэн өгч, чөлөөт цагаа тэр гаражта өнгөрүүлж байсан гэдэг. Түүнийг тухайн үед багш дасгалжуулагч мөн хамт бэлтгэл хийдэг найзууд нь дигит гэж хочилдог байсан ба энэ үг нь дигэр гих газар сэндийчигч гэсэн үгнээс гаралтай. Учир нь тэр өөрийн бэлтгэл сургуулиудаа бүх анхаарлаа төвлөрүүлдэг байж, тэр анхандаа боксing спортыг өөрийн нэг хобби гэж үзэж, өөрийн хичээлд их анхаардаг, суралгаараач сургуультай нэр хүндтэй нэгэн байж, ахлах сургуулаа төгссөний дараа University of Sacred Heart их сургууль бизнесийн удирдлага чиглэлээр элсэн орж суралцаж байжээ. Тухайн үед Ричард хичээлийнхээ хажуугаар бэлтгэл сургуультай таслахгүй хийж 64 болон 69 кг жингийн ангилалд Америкийн нэгдсэн улсын үндэсний 5 тэмцээнд төрүүлж түүний нэр боксing ертөнцид танигдж эхлэв. Их сургуулийн хажуугаар тэмцээн уралдаанд оролцож Пан Америкийн залуучуудын аврах шалгаруулах тэмцээний 64 кг-ийн жингийн ангилалд төрүүлж хөгжөөнд дэмжигчтэй болж эхэлжээ. Тэрээр 183 см-ийн өндөртэй, өөрийн гэсэн имижтэй, царайлаг, үеийнхэн дундаа нэр хүндтэй, нийтч олон найз нөхөдтэй хүн бүхний хайрыг булаасан нэгэн. Үүгээрч зогсохгүй Ричард 2012 оны Лондонгийн Олимпийн урьдчилсан шатны шалгаруулалтанд оролцож тун амжилттай явж байсан ч сүүлийн тойрогтой Венесуелийн боксчинд ялагдал хүлээж байжээ. Түүний сонирхогчийн боксing амжилтын үзүүлэлт 170 ялалт, 15 ялагдал. Гэвч тэрээр энэ ялагдлынхаа дараа боксing бэлтгэлээ идэвхтэй хийж мэрэгжлийн боксд хүч үзэхээр шийдэж байжээ. 183 см-ийн өндөртэй мэрэгжлийн боксing 70 кг жингийн ангилалд өрсөлддөг ганц бие тун авьяаслаг тулаач маань 2013 оны 2 дугаар сарын 23-ны өдөр анхны мэрэгжлийн боксing рингенд гарав. 2015 он хүртэл 16 тулаан хийсэн ба бүгдэд нь ялалт байгуулж түүний боксing нэр хүнд нэгэнт ирчийг авч эхлэв. Түүний бүх ялалтууд ердөө 2 жилийн доторл болж өнгөрсөн. Түүнийг энэ итгэмээргүй гялалцсан амжилт мэрэгжлийн боксing салбарт од болон гялалзуулж байлаа. Түүний зарим тулаан нь ердөө 7 хоногийн зайтай болж байлаа. Гэсэн ч тэр замдаа таарсан бүх өрсөлдөгчөө ядах юмгүй ялсаар 16 тулааны 13-ыг нь хүн цохилтоор дуусгасан үзүүлэлттэй байв. Ингээд 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Террell Williams гих 15 ялсан нэг ч ялагдalгүй яваа Америкийн нэгдсэн улсын 1984 онд төрсэн
Өөрөөсөө 8 насаар ах боксчонтой тулалдах тулааны тав гарав. Хоёулаа ялагдaltaгүй яваа. Хоёр мэрэгжлийн боксчин гэдгээрээ олонний анхааралд орж байв. Гэвч Причардыг түүний хөгжөөнд дэмжигчид, найз нөхөд болон ээж аав сүүлийн удаа хоёр хөл дээрээ эрүүл сарвал тогтож байгааг харсан хар өдөр болж хувирсан юм. Причард Уильямс эсрэг 9 үе тулалдсан ба тулааны явцад шүүгчд хандан дагцандаа хэд хэдэн удаа хүчтэй цохилт авснаа хэлж байсан юм. Мөн үйлдэлээрээ өрсөлдөгчдөө хандан чи ар хэсэг рүү цохиод байна гэдгээ ч анхааруулсан байдаг. Тулааны 5 дугаар раундад Причард санаанд өрсөлдөгчийнхөө эмзэг хэсэг рүү цохив. Шүүгч түүнийг 2 оноогоор торгох үед өрсөлдөгч Уильям түүн рүү хараалын үг шидэж занал хийлж байв. Тулааны явцад Причардын толгойн хойд хэсэгт их хөвдөж буй нийлт ойр ойрхон зайтай толгойн ар хэсэгтээ бэлигээрээ нухсаар байлаа. Удалгүй 7 дугаар раунд эхлэв. Мөн л тулааны явцад Причардын толгойн ар хэсэгт дахин хүчтэй цохиж тэр газарт унав. Шүүгч түүнийг босхийг шаардав. Өрсөлдөгч Уильям түүн рүү үг шийдсээр Причард дивжээний болон руу алхаж байх үед хөлн говьсаар байдал бишдэж эхлэв. Шүүгч Уильямыг хориотой цохилт хийсэн гэж 1 оноогоор торгов. Penalized Williams 1 point for the illegal blow. That's clearly an illegal punch and should rightfully get 5 minutes to recover. Тулааныг цөөн хэдэн минут зогсоож эмч Причард дээр ирж түүнийг шалгаж хэдэн асуулт асуув. Тэр эмчид өөрийн толгой эргэж нүд бүрлзэж буй талаар хэлсэн байдаг. Гэсэн ч Причард тулааныг үргэлжлүүлж чадна гэдгээ хэлж байв. Байдал бишдсэнийг эмч анзаарсангүй. Тулааныг зогсоох шаардлагагүй, үргэлжлүүлж болно гэсэн дүгнэлтийг гаргав. Хэсэг сэхээ авсны дараа тулаан үргэлжлэв. 9-р үед Уильям Причардыг нэг хүн цохилтоор газарт унгав. Гэхдээ энэ цохилт мөн л толгойн хойд хэсэгтээ тун ойрхон орж байлаа. Яг л чихний ар дагц хоёрын дунд хэсэг. Удалгүй түүнийг босох үед 9-р үеийн цаг дуусч амралтын минут явж эхлэх мөчид түүний дасгажуулагч хангалттай гэж үзэн түүний бэлийг тайснаар Причард 10 дугаар үед рингэнд эргэж гарсангүй. Уильямсын талд ялалтыг өгөв. Тухайн үед рингнээс буух үед тэр хэвийн бус баг зэрэг цочирдсан байдалтай байсан ч хүнд гэмтлийн шинж тэмдэг түүний харж байсан хүмүүст анзаарагдсангүй. Тулаан дуусаад хувцас солих өрөө рүү явж байхдаа дотор нь эвүүрхэж толгойн эргэсэн байдал үргэлжилсээр бөөлжиж ухаан алдан газарт унаж яаралтай түргэм тусламжийн баг түүнийг эмнэлэг рүү авч яв. Түүнийг ухаан алдаж унасан шалтгааныг эмч нар тархины гэмтэл тархин доторх цус алдалт гэж онцлов. Уг тулааны явцад толгойн ар хэсэгт авсан хүчтэй цохилтууд түүнийг үхлийн эрмэгт аваачлаа. Тэрээр эмнэлэгт хүргэгдэх үед аль хэдийн комд орсон байв. Тулааны дараа тэр ухаан алдаж эмнэлэгт яаралтай хүргэгдсэн талаарх мэдээлэл маш хурдцтай тархаж эхлэв. Энэ байдал нь хэдэн 7 хоног болоход дээрдсэнгүй. Тэр ухаангүй маш удаан хугацааг эмнэлгийн орон дээр өнгөрөв. Эмнэлэгт байх хугацаанд түүний бие улам модож, түүнд илүү нарийн мэрэгжлийн эмчилгээ хэрэгтэй болж, Жоржиа мужийн Атланта дахь эмнэлэг рүү шилжүүлв. Ингээд Причард түүний аав ээж найз нөхдийн амьдрал оронгоороо эргэв. Түүний гэмтэл энгийн нэг гэмтэл биш байлаа. Тэр тулааны өдрөөс хойш 221 өдөр буюу 7 сар орчим хугацаанд ухаангүй комын байдалтай тасралтгүй эрчим тэмчилгээ хийлгэж байжээ. Түүний хажууд байсан гэр бүлийнхэн мөн найзууд нь хар дарсан зүүчийг хар бараа өдрүүдийг өнгөрүүлж байв. Энэ хугацаанд гар болон хөлийн хуруунд баг зэрэг хөдөлгөөн анзаарагдахад л ээж аав нь маш их баярлана. Гэр бүлийнхэн түүнийг ухаан орж хүүгээс эрхийг хүлээж залбирахаас өөр юу ч хийж чадах зүйлгүй өдөр бүр эмнэлэгч шаналсаар. Тэдний гэр бүлийн амьдрал тэр өдрөөс хойш утга учраа алдаж ээж аавынхаа гэрэл гээгээ амьдралын утга учир бүхнээ зориулж байсан ганц хүн зүгээр л амьд төдий болж хувирсан эцэг эхийнхэн сэтгэл санаанд хүчтэй нөлөөлж бүх зүйл утга учиргүй мэт боллоо. Түүнийг ээж аав хоёр нэмлэгт сахисаар түүний эмчилгээний төлбөр сэтгэл санааны хохирлгээд бүх зүйл давхцаж ээж аав нь тус тустай амьдрдагч хоёр талаасаа бүх зүйлсээ хүүгийнхээ эмчилгээнд зарцуулсаар хувийн бизнес болоод байшин машин гэд бүх зүйлээ алдаж эхлэв. 7 сарын дараа Причард ухаан оров. Харамсалтай нь тэр хуучны Причард биш, тэс өөр нэгэн болж хувирсан байв. Тэр хөл дээрээ зогсох нь битгий хэл хүний ярьж байгааг ойлгохгүй, нүдний хараан тогтургүй, биеийн хэсгүүдийг мэдрэхээ болж зөвхөн түүний хийж чадах ганцхан зүйл амьсгалах болсон байлаа. Хэсэг хугацааны дараа эмнэлгээс гарч Орлондо дахь ээжийнхаа гэрлүү шилжиж бүрэн бусдаас хараат нэгэн болж хувирсан байдаг. Түүний найз Диаз би юусоо итгэхгүй байна. Миний найзад ийм зүйл тохиолдсон гэдэгт тэр бол дэндүү сайн залуу. Яагаад заавал тэр минь гэж би нэг удаа тэдний хотод зочилсан юм. Ухаан үед мөнгө муутай байлаа. Тэдний хэд хоног амьдарч байхад түүний жижиг орон дээр бид хоёр шахталцаад л шүн хүнчлөө булаацалдаад л яг л тэдний гэр бүлийн гишүүн шиг хэд хоног амьдарч билээ. Тэр найзуудаасаа юугаач харамлдаггүй түүний зан ааш эвдрээгүй яг л хүүхдэрээ би найзыгаа хөл дээрээ босоод дахин эрүүл хүн шиг амьдрах хүртэл итгэл найдвараа алдахгүй гэж нэгэн ярилцлагандаа дурдж байжээ.
Маш их гомдол тээсэн нэгэнт итгэл найдваргүй болсон аав ээж нь Дивжэний шүүгч болон эмч нарыг шүүхэд өгчээ. Учир нь тулааны 7-р раундад Причард өөрийн толгойн өвдөлт зөөврийг шүүгч болон эмчид тодорхой хэлж байхад тэд үл тоомсорлож ажиллаа дутуу төлмөг хийж мэргэжлийн арга хэмжээ аваагууд маш их гомдол тээсэн. Түүний аавын хэлснээр Вильям түүний толгойн арх хэсэгт хэд хэд цогсны дараа толгой хүчтэй өвдөж эхэлсэн талаар эмч болон шүүгчдэд тодорхой хэлж байсан. Энэ талаар ярьж нулимс тусааж байв. Тэмцээнийг зохион байгуулсан Heat Banging Boxing and The Bell Entertainment компаниудыг тэмцээний үеэр чадварлаг эмчийг бэлэн байлгаагүйд маш их гомдол тээж шүүхэд өгсөн тэр. Тухайн хар өдрөөс хойш 1 сарын дараа Виржиниа мужийн мэргэжлийн хяналтын газраас наривчилсан шалгалт явуулсны эцэст Дивжэний шүүгч болон эмчид нарт зөрчил байхгүй хэмээн дүгнэлт гарсан байдаг. Учир нь бүх зүйл тэмцээн дууссаны дараа болсон. Мөн тулааны явцад тархины гэмтлийг тааварлах ямар ч боломж байхгүй. Мөн хориотой цохилтын төр завсарлагааны дараа Причард өөрөө тулааныг үргэлжлүүлэхээр шийдсэн нь тулааны явцад ажиллаж байсан албан тушаалт эмч ажилчдыг журмын дагуу ажилласан гэсэн дүгнэлт гарчээ. Үнэхээр харамсалтай энэ цаг үеэс хойш ирээдүйн гэрэл гээгээ дүүрэн алдар нэр шүтэн бишрэгч эд хөрөнгө гээд амжилтын хаалга нээчихсэн байсан авьяаслаг тулаанч залуу ердөө амьсгалахаас өөр хийж чадах зүйлгүй болсон байна. Одоо тэр 7 хоногт хамгийн багадаа 25 цагийн турш тархины нөхөн сэргээ хэмжилгээ хийлэгдэг. Түүний ээж аав, найз нөхдүүд бүгд түүнийг эдгэрнэ гэж итгэл найдвараа алдалгүй түүнтэй хамт тэмцсээр байна. Түүнийг хүнд гэмтэл авсны дараа ухаан орж хүнд гэмтэлтэйгээ бүхий л хүчээд ажиллан тэмцэж байгаад урам нэмж WBC холбооны дэлхийн аваргын бүс гартуулжээ. Түүнтэй тулалдсан Террел Вильямсын ярилцлагаас хүргэе. Бурхан минь тэр өдөр бол хамгийн аимшигтай өдөр. Тэр цагаас хойш би нэг ч хором тайван байсангүй. Бид өнгөрснийг ямар эргүүлж чадах биш. Түүний төлөө би өдөр бүр залбирдаг. Бас эрүүл энхийг чин сэтгэлээсээ хүсдэг. Боксчид рингэн дотор өрсөлдөгчд хэдий ч бид нэг нэгнээ санаатаа гэмтээхгүй. Энэ явдлын дараа миний тухай мөн Причардын гэр бүлийн талаар маш их цуу яриад игдсэн. Энэ бүгдийг бид даван туулахад амаргүй байлаа. Гэхдээ энэ чухал бишээ. Би Причардын эрүүл мэндэд бас аав ээжд нь маш их санаа зовж явдаг. Тэр бол сайн залуу. Тийм ээ, түүнийг ийм болсноос хойш би нэг ч хором тайван байсангүй. Гэтэ би өөртөө бүх бурууг өгөх ёсгүй. Би энэ талаар маш их бодсон, мөн одоо ч залбирсаар л байна. Энэ миний болон Причардын гэр бүлд хэлхийн аргагүй хүнд нөхцөл байдал. Боксийн тулааны явцад олон хориотой цохилтууд санаандгүй хийгддэг. Учир нь бокс тулааны спорт. Энэ бүх зүйл маш хурдан болж өнгөрдөг. Ийм зүйл Причардад тохиолдосоо гэж би хүсч байсан гэж юу? Мэдээж үгүй шүү дээ. Тулаан дууссаны дараа бид бусдын адилангийн найзууд шиг бие биедээ баяр хүргээд Дивжэнээс салцгаасан. Би өдөр бүр тэр тулааны талаар боддог, өөрийн ирэхгүй л бодогдоод байдаг, бас зүүдэнд ордог. Би тулааны дараа тэр мэдээг сонсоод үнэхээр их цочирдсон. Уучлаарай залуусаа. Би итгэл үнэмшилтэй бас гэр бүлтэй хүн. Намайг үнэхээр уучлаарай. Би цааш ярьж чадахгүй гэж хэлээд ярилцлагаа дуусгаж байжээ. Өдөр бүр би түүний өрөө рүү орох бүрдээ хүн минь ээжээ гэж хэлээч ганцхан удаа хэлээч би үргэлж давтдаг. Хүн минь ээжээгэд ганцхан удаа хэлчихэлтэй. Хэрвээ тэгээд хэлчихвэл би түүнийг идгэж байна гэж маш их баярлах болно. Би эд шид байдаг гэдэгт итгэдэг. Тийм ээ, би үнэхээр итгэдэг. Би түүнийг хөл дээрээ босно гэж үргэлж итгэдэг. Гэвч хизээ гэдгийг нь хэн ч мэдэхгүй. Бол миний мөрөөдөл, миний найдвар, миний итгэл. Харалтаа бурхан миний хүүрээ үргэлж гараа сунгасаар байгаа. Тэр минь заавал хөл дээрээ босох болно. Спорт гэдэг агуу зүйл гэхдээ ганцхан санаандгүй алдаанаас болж хоромхон зуур бүх зүйл орвонгоороо эргэсэн олон эмгэнэлт тохиолдлуудын нэг болох Причард Колон Мелендес гэх залуу тохиолдсон харамсалтай гашуу боловч бодит үгийг та сонслоо. Дараагийн дугаар хүртэл түр баяртай залуусаа.